Говьолтай аймгийн прокурорын газар. Дөрийн нэрийн өмнөөс хуулийн биелэлтэнд хяналт тавих, хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагатай үүргийг хүлээсэн байгууллага бол прокурорын байгууллага юм. Бүгд найрамдах Монгол ард улсад прокурорын байгууллага байгуулагдсанаас хойш 10 жилийн дараа буюу 1940 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Тус аймгийн дээд тэргийг барих анх дахь хурал хуралдаж шинэ аймгийн албан байгууллагуудын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж тогтоосноор аймгийн прокурорын газар нь 1940 оны 12 дугаар сарын 5-ны өдөр аймгийн хэмжээнд хууль ёсыг хэрхэн хэрэгжиж байгааг хяналт тавих үйл ажиллагаа явуулж эхэлсэн төвөгтэй. Анх жинхэнэ прокурор, туслах прокурор, байцаагч, бичээч, нарийн бичгэн дарга, галж зарлаг гэсэн 7 орон тоотой. Аж ахуй санхүүгийн хувьд 3 эсгийгээр 30,800 төгрөгийн төсөв хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өдгөө тус прокурорын газарт прокурор ёс, туслах ажилтан 4, захиргаа үйлчлэгний ажилтан 8, нийт 21 хүн ажиллаж байна. Говьолтай аймгийн прокурорын газар нь аймгийн нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгэн бүр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг хэрэгжүүлж, хүний эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг нөхөн төлөөлөхөд анхаарч ажилладаг. Жилд дунджаар 550 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 100 эргэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог. Хорих ял эдэлж байгаа, цагдан хоригдсон, хорихоос өөр төрлийн ял шидгүүлсэн, тэнсэн, албадлагын арга хэмжээ авагдсан 362 хүн 3 хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдол 16%, нөхөн төлөгдсөн тохиолдол 41.3% нэмэгдсэн. Тухайлбал сүүлийн 3 жилийн байдлаар зөрчлийн хэргийн улмаас учирсан 120 сая 800 мянган төгрөгийг нөхөн төлөвлөж, эргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласан байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүнийг үндэслэлгүйгээр баривчлах, хорихгүй байхад прокурорын хяналтыг чиглүүлж ажиллаж байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг прокурорын тогтоолоор хүчингүй болгож, хүний зөрчигдсөн эрхийг хамгаалж ажиллаж байна. Жилд дунджаар гэмтэргийн улмаас учирсан 288 сая 258 мянган төгрөгийн хохирол, хор уршиг нөхөн төлөгдөж байна. Төр нийтэд учирсан хохирлыг нөхөн төлөөлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлж, төр нийтийн ашиг сонирхолд учирсан 170 сая гаруй төгрөгийн хохирлыг төсөв төвлөрүүлэхээр шийдвэрлэвсэн. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих явцад баримтлагдсан, цагдан хоригдсон болон ял эдлж байсан ялтнуудын зөрчигдсөн эрхийг сэргээж ажиллаж байна. Говьолтай аймгийн прокурорын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйлсэд амжилт гаргаж, прокурорын хяналтын ажлын чанар үр дүнгээр бусдыгаа манлайлан 2019-2021 онуудад тэргүүний хамт олноор шалгарсан байна. Бид хүн бүрийн хуулийн засаглалд ор, эрх тэгш, эрхэмсэг орших эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтооход прокурорын хяналтыг чиглүүлэн ажиллаж байна.